Тэгэхээр өөрийн чинь залгаж байгаа хүн ямар хүн байдаг вэ? Ер нь бас ингээд танилцуулбал миний залгаж байгаа хүн ингээд айгүй гэгээлэг зөөлөн тийм мэдрэмж төрүүлдэг хүн. Тэр хүнд ингээд над руу ингээд чанга харцдаггүй. Тэнгүүд би зөрүүлээд ингээд чанга харцж болохгүй юм шиг санагддаг. Тиймэрхүү мэдрэмж төрүүлдэг юм шиг. Өнөөдөр залгаж байгаа болгонд би 10 жилдээ нэг ангис өгөх тахгүй юу? Тэгээ одоо бас цөөн мөс цудаг. Гэтэ өөр мэрэгчлээ. Тэгээд тийм 3 жил нэг ангидээсэн. Тэгээд зөвхөн нэг тийм амар урлаглаг хүмүүс байдаг та. Тийм хүн байхгүй юу? Амар шүлэг мөлөг өчтдөг. Тэгснээ зурдаг, амар гоё зурдаг. Тэгээд тодорхой хэмжээнд төөрхөн дуулцдаг. Нэг тийм юм байна. Нөгөө ноцоод гэнэстэй. Бано? Юу гэж байгаа? Сууж? Бано? Бано? Бань. Хүслээ. Хай. Төвшин. Хай. Юу энэ? Хичээл ном санаа. Чинэгсэн үү? Ооса. Юу гэдэг вэ? Юу ихтэй хичээлийн харчаал хайрхгал. Тийм. Ойрд ер нь завтай гоё. Ойрд уулзсангүй тий. Харин тийм ээ. Ойрд явах үе гайгүй. Ой, маргааш зам гаргана. Маргааш нөгөөдөр завтай юу? Маргааш нөгөөдөр завтай. За. Би нэг кафед ороод ирцээ байгаа байхгүй юу? Мөнгөн завыг neighborhood гэдэг. Ямар хөөрхөн газар. Хоёлаа маргааш энд ирж юм ярьж сах уу? Гэтэ болцоо гэсэн үг шүү за. За ойлголоо. За тэгвэл би маргааш өдөр залгая. За. За баярлалаа. Чи Монголд хизээ ирэх вүлээ? 28-нд. 28-нда. Шир 29-нд гэсэн үг. Би юм асахгүй дээ. Чамайг ирэхээр хоёлаа дейтэнд явах уу? Яах юм бэ? За баярлалаа.